Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулж улсын их хурлын тамгын газрын номын сангаас эрхлэн үе үеийн үндсэн хуулийн холбогдлолтой ном тохимол архивын баримт үзэсгэлэн 2023 оны 1-р сарын 10-ны өдөр дэлгэлээ. Уг үзэсгэлэнд 1911 онд Богд хаант Монгол улсын засгийн газраас Монгол улс үндсэн хуультай болох ёстой гэж үзээд тухайн үеийн сэхэтэн эрдэмтэн мэргэд дэлхийн олон орны үндсэн хуулийг судалж анхны үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан архивын баримтууд 1992 оны ардчилсан үндсэн хуулийг хэлэлцсэн ардын их хурлын протокол, үндсэн хуулийн төсөл хувилбарууд, үндсэн хуулийг хэлэлцэх үед ард иргэдээс ирүүлсэн төсөл саналууд, 2019 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед ард иргэдээс ирүүлсэн саналын эмэгтгэл материалууд, 1924, 1940, 1960, 1992 онуудад үндсэн хуулийн холбогдлолтой онолын ном, тохимол, хэвлэлийн төвөр, гадаад улс орнуудын үндсэн хууль, улсын их хурлын парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгаанууд зэрэг 300 гаруй ном тохимол архивын баримт материалыг дэлгэжээ. Мөн ард иргэдээс ирүүлсэн бүгд найрамдах Монгол ард улс, Монгол улсын төрийн сүлд, талбааны төсөл, загвар зэргийг архивыг их баримтаар нь дэлгэсэн байна.